За тэгэхээр хүүтний улирал эхэлсэн. За ялангуяа бас хэдхэн хоногийн дараа 9 эхлэх буюу бидний нэрлэж заншсанаар хит хүүтний улирал эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд хүүхдийн өвчлөл ялангуяа ханиад томоо ихссэн гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр бид өхөн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн эмчтэй уулзаж энэ талаар тодруулъя. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хувьд гэхэд өдөрт 20-30 хүүхдэд амбулаторийн үзлэг хийж 30-аас дээш удаа дуудлаганд явж байгаа нь жирийн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр буюу бараг 2 дахин их гэдгийг эмч нар хэлж байгаа юм аа. Тэгээ одоо хүүтэн сэрүүний улирал ихсэнтэй холбоотой ханиад том бол нэлээд ихсэх хандлагатай байгаа. Амьсгалын зам ханиад болон амьсгалын замын өвчин. За энэ бол хамгийн гол нь 0-5 насны хүүхдүүд их өвдөж байна. За хамгийн гол нь энэ шинж тэмдэг ингээл ханиад томны шинж тэмдэг гэх юм бол хүүхд маш өндөр халуурч байгаа, ханиаж байгаа. За тэгээд цөөн тохиолдолд бөөлжин, суулган гэх мэт бол шинж тэмдэг өгч байна. Ханиад томоо ихсэнтэй холбоотой бол дуудлага бол ихсэж байна. Сүүлийн үед бол 0-5 насны хүүхдийн хувьд бол ачаал дуудлагын хувьд бол нэлээд ачаалттай ажиллаж байгаа. Хуучнаа бодох юм бол 2 дахин ихссэн.